Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаалал болон уур амьсгалын тогтолцооны өргөн хүрээний өөрчлөлт. Өнгөрсөн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74-ээс нэмэх 0.18 градус Цельсээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ирээдүйн тооцоогоор 1990-с 2100 он температур 1.1-ээс 6.4 градус Цельс нэмэгдэх боломжтой. Ирээдүйн өсөлт нь ялгаралт багасгах хэмжээнээс хамаарна. Далайн түвшин өсөхүр дагавар нь зөвхөн 2100 онд үгүй 1000 жилд үргэлжилнэ. Дэлхийн дулаалал нь далайн усны түвшин өсөх, аюултай цаг агаарын үзэгдэл нэмэгдэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Мөнхөд аж ахуйн мөсөн гол амьтан ургамлын төрөл зүйлсүргээр нь олно. Хар барилдах нүүрс төрөгчийн агуулмж улирал борил хэлбэлцэж, хойд хагасаар хогор ихсэж намар буурдаг. Энэ хэлбэлцэл нь фотосинтез үйлрэлтэй холбоотой бөгөөд цаг үеийн үзэгдлийг тодорхойлно. Хүлэмжийн хийм бүрдэлд нүүрс төрөгчийн давхар эсэл метан, азотын давхар эсэл зэрэг хийнүүд ордог. Байгалийн тэнцвэрт байдал болон хүний үйл ажиллагааны хоорондын ялгаа нь хүлэмжийн хий агуулмж нэмэгдэх замаар дулаалалт үүсдгийг энгийнээр тайлбарлаж байна. Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахын тулд цахилгаан хэмнээх, тог ангилах, хог ангилах, дахин боловсруулахгүй бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх зэрэг энгийн аргуудыг хэрэгжүүлэх боломжтой. Кёотогийн протокол мэт олон улсын хэлэлцээрэнд нь хүлэмжийн хийг бууруулах зорилготойгоор хамтын ажиллагааг идэвхжүүлж байна. Улс орнуудын ялгарлалыг бууруулах үүрэг хүлээж, бодлого, технологи, солилцоо, санхүүгийн механизмуудыг хэрэгжүүлдэг. Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад хувь хүн, байгууллага, улс бүрийн нийгмэл оролцоо шаардлагатай. Үйл ажиллагаагаа өөрчлөх замаар ирээдүйн дулааллыг хязгаарлах боломжтой.